Орой мэндийг хүргэе үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр пүрэв гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Ерөнхий сайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхаарч ажиллахыг танхимынхаа сайдуудад үүрэг болголоо. Ардчилсан нам эдийн засгийн өсөлтгүй авилгалын индекс буурсаар байна гэж эрх баригчдыг шүүмжиллээ. Трамп Ираны дайн удахгүй дуусах талаар дахин мэдэгдэв. Америкийн нэгдсэн улсад газрын тос боловсруулах шинэ үйлдвэр байгуулна. Ким Жон Ун охины хамт стратегийн Путингийн туршилтыг удирдах зэвсгийн үйлдвэрт зочилжээ. Боинг компани Израильд Путин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Сүүлийн өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрлэхэж хүчирхийлэл үйлдэж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь нийгмийг цожроогоод зогсохгүй төрийн дэд түвшинд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхий сайд Зандаштар танхимын сайд нартай хатуу үүрэг даалгавар өглөө. Тэрээр хүүхэд гэмт хэрэгт холбогдуулан нас бид хүргээгүйх шалтгаанаар хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэсэн ямар ч ойлголт байж болохгүйг анхааруулсан юм. Мөн зөвхөн нэг өдөр бичлэг заларсны дараа цочиж сандрах биш, бүх цаг үед сонор сэрэмжээ дэвшлүүлж хүүхдийн хүчирхийллийн эсрэг салбар бүр анхаарч ажиллахыг бүх сайд нарт үүрэг болгосон байна. За ер нь хүчирхийллийн бүхэл хэлбэрт засгийн газар тууштай тэмцэх байсаар баримлж хүчирхийллийн эсрэг зүйл байгуулсан. Тодорхой үр дүнгууд гарч заашдын ажлуудын талаар шийдвэр үүсгэсэн гарч байгаа. Энэ асуудал ч гэсэн яригдсан. Гэтэл нийгмийн сүлжээгээр сүүлийн өдрүүдэд дээрлэхэлт гэж нэрлэгдсэн маш хэрцгий ёс бус гэж болох үйлдэлүүдийн бичлэгүүд цацагдж байна. Захим дээрлэхэлтээс бүр одоо бодиттой ялгуурлан гадуурхсан дээрлэгсэн үйлдэл бол хэм хэмжээнээс хэтэрсэн байна. За энэ талаар хэрхэн шийдэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас иргэдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Яаж шийдэгдсэн талаар. Хүүхд учраас л ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн буруу мэдээлэл газар яваад байгааг зогсоож ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Ил болж байгаа юм л шүү дээ. Ямар урчин сэргийлэх арга хэмжээ авч ирсэн. Хохирогч хүүхдүүдэд шаардлагатай сэтгэл зүйн болон хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ зохион болгох. Тэгэхээр хууль зүйн дотоод тэргийн сайд болон цагдаагийн байгууллагад энэ цацагдаад байгаа хэрэгүүдээр нэн даруй шалгалт явуулж холбогдох этгээдүүдийн хариуцлагын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж олон нийтэд мэдээлэхийг эцэг их асран хамгаалагчны хариуцлагыг нэмэгдүүлж хатуу арга хэмжээ авах, эрүүл мэнд сэтгэл санаанд учруулсан хохирлыг бодтой тогтоож шуурхай барагдуулдаг юм чиглэл арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгм учраас боловсролын яам ажилдаа дүгнэлтийж хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад мэрэгжлийн байр сууриас хамдаж адварын тушаалтнуудад хариуцлага тооцож нэгэд өндөр ачаалттай ажиллаж байгаа эдийн багш нар дээр тохож болохгүй шүү. Соёлын яамын зөв бус үг гэллэг, гэмт хэрэг, хууль бус үйлдэл, дуурайлан дуудсан бүтээлд тавих хяналтыг чангадах хэрэгтэй. Сэтэл болох ус бичлэгийн түгээлтийг хязгаарлах арга хэмжээг харилцаа холбооны зохицуулах газар за мөн факт чек кибер аюулгүй байдлын нийтийн мэдээллийн төв гэж байгаа тийм. Кибер аюулгүй байдлын газартай хамтарч хэрэгжүүл. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхд хамгаалах ажил захим орчинд хэрэгжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. За ингээ энэ хуулийн төслөө өргөн барих нь бол яаралтай хэрэгжүүл авна юм да. Хууль руу чигчээд бусад яаралтай хууль эрх зүйн арга хэмжээ авахгүй юм шиг байгаад зэрлээд ажиллах. Саяны арга хэмжээнүүдийг баяжуулаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал зөвхөн сургуулийн удирдлага эцэг эхчүүдийн хүрээнд бус улс төрийн түвшинд ч ирчээ авч байгаа бөгөөд цаашид хүүхэд хамгааллын тогтолцоог чангадах захим орчны зохистой хэрэглээг хуульчлах ажил эрчимжих төлөвтэй байна. Ардчилсан намын удирдлагууд Монгол улсын эдийн засгийн бодит үзүүлэлтүүд дөрвтөө өсөхгүй, авилгалын индекс тасралтгүй буурч байгаа нь төрийн бодлого, засаглалын үр нөлөөтэй холбоотой хэмээн үзэж, эрх баригч Монгол ардын намыг шүүмжилсэн байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга цогтгөрл эдийн засгийн өсөлт засаглалын чанартай холбоотой асуудлыг хөндөж Монгол улс авилгын индексийн үзүүлэлтээр ухарч байгаа нь улс төр төрийн удирдлагын бодлоготой салшгүй холбоотой гэж мэдэгдэв.
Түүний эслэр Монгол улсын системийн авилгын шинжтэй асуудал газар авч төрийн институцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөж байгааг анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Мөн тэрээр эрх баригч намын удирдлагууд үе үеийн удирдлагуудаа буруутгаж хариуцлагын асуудлыг өмнөх удирдлагад шилжүүлэх байдлаар улс төрийн тайлбар хийдэг нь олон нийтийн ихтгэлд нөлөөлж байгааг шүүмжилсэн байна. Түүний байр сууриаар улс төрийн хүчнүүд бодлогын хариуцлага тодорхой хүлээхгүй байх нь иргэдийн төрд итгэх итгэлийг содруулах хүчин зүйл болж байгааг онцоллоо. Яг одоо нөхцөл байдлуудыг ингээд харахад бас ардчилсан намаас нэр дэвших магадлал бүхий хүн дээр яг нэр дэвшиж хэлж болохгүй өнөөдөр хуулийн процесс эхлэегүй магадлал бүхий одоо намын гишүүн дээр болж байгаа үйл явцыг олон нийт бас игдүүцэж харж байна. Олон нийт 3 шатны шүүхээр шийдсэн байна. Хэрэгсэхгүй болгосныг 4 дахь дээр нь өөр шийдвэр гаргаж байна. Тэр өөр шийдвэр гаргаж байгаа бүрэлдэхүүн нь яг өмнөх 3 шүүгчийн бүрэлдэхүүн. Шүүгч яагаад итгэл үнэмшлэн гэнт ингэж өөрчлөн солигдож байгаа улс төрийн эзэгтэй цаг үе дээр. Мөн Тус намын гишүүн Монгол Улсын Баатар Батуул ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрийн хүрээний асуудал болон шүүхийн шийдвэртэй холбоотой байр суурьаа илэрхийлсэн. Тэрээр нормын алт туйгтай холбоотой шүүхийн шийдвэрийг улс төрийн хүрээнд өрнөж өгөө үйл явдалтай холбон тайлбарлаж, энийн сөрөг хүчний нэр дэвшигчид нөлөөлөх эрсдэлтэй шийдвэр байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Одоо ардын нам ер нь энэ авилгалынхаа их том хэргийг одоо хаахын тулд бүр одоо хараа хайрцагт хийхин тулд одоо дарангуул тогтооход бэлэн байгаа шүү. Та бүхэн мэдэж байгаа. Энэ их найдаар эргэж байгаа шүү дээ авилгал бол. Энэ бол парламент дахь ардын намын бүлгүүдийн хоорондох тэмцлэр гарч ирсэн мэдээлэл. Юу ч гэж наалжиж мэддэг юм аюултай зүйл байхгүй. Тэгээд сонгогчдынх нь бүрэн эрхийг хурааж аваад цэцэд өгөх тухай асуудал ярих гэж байна. Энд ч юу гэсэн үг. Мөн Ардсан намын гишүүн Батуул Монгол улсын шүүх засаглалын бие даасан байдал улс төрийн нөлөөллийн асуудлыг хөндөж тухайн хэрэгтэй холбоотой асуудлыг тодруулах зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн улс төрийн намуудын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь олон нийтийн өмнө авилгын болон бусад хэрэгүүд ил болох шалтгаан болж байгааг дурдсан байна. Ийхүү Ардсан намын зүгээс Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт авилгын индексийн бууралт, улс төрийн тогтолцооны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөн шүүмжилж, эрх баригч намын бодлого шийдвэрүүдэд илүү тодорхой хариуцлах шаардлагатайг онцоллоо. Тэдний байр суурьаар эдийн засгийн бодит өсөлт, засаглалын ил тод байдал, шүүхийн хараа тус байдал зэрэг асуудлууд улс төрийн маргааны гол сэдэв хэвээр байгааг илэрхийлж байна. Төвсэг мэдээллийн хөтөлбөр хуулийг товчоор булангаар үргэлжилж байна. Улсын хурлаас 2023 оны сүүлчээр баталсан гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь манай нийгмийн соёл хүмүүнлэг ёсны томоохон шинжилэл болоод байгаамаа. Энэхүү хуулийн амин сүнс нь амьтныг зөвхөн өмч хөрөнгө гэж харахаас илүүтэй амьд бий болохын хувьд энэрэн хайрлах, асран хамгаалах соёлыг Монголд нутагшуулахад оршиж байна. Хуулийн 9-р зүйл зааснаар иргэн гэрийн тэжээвэр амьтны асар хамгаалагч болохын тулд хэд хэдэн тодорхой үндэслэл бүрдсэн байх ёстой. Үүнд амьтныг бусдаас хуулийн дагуу шилжүүлэн авах, эзэнгүй амьтныг асран хамгаалалт авах, эсвэл өөрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалахаар авч үлдэх зэрэг харилцаа хамаарна. Гэхдээ хүн бүр амьтан тэжээх боломжгүй бөгөөд асран хамгаалагч нь 18 наснд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх ёстой. Мөн тухайн амьтныг тэжээх орлогын их усвартай байхыг хуульчилсан байдаг. Ялангуяа хот суурин газарт нохой мөр тэжээх гэж байгаавал асран хамгаалагч заавал зохих сургалтанд хамрагдаж гэрчлэгээ авсан байх шаардлагатайг хуулийн 10 дугаар зүйл заасан. Энэ нь амьтан тэжээх шийдвэр гаргахаас өмнө иргэд хариуцлага бүрэн ухамсарсан байх ёстойг сануулж байгаа хэрэг юм а. Тэжээгчийн хариуцлагын тухай хуулийн 11 болон 12 дугаар зүйлд маш тодорхой залтууд орсон. Асран хамгаалагч нь амьтнаа төрөл зүйлийн онцлогтон тохирсон хоол хүнс усаар тогтмол хангах, аюулгүй орон байр орчныг бүрдүүлэх, өвчлсөн тохиолдолд мал эмнэлгийн тусламж авч өгөх наад захын үүргийг хүлээнэ. Мөн амьтнаа бусдыг айлган сүрдүүлэхгүй байлгах, олон нийтийн газар нохоогоо дагуулж явахдаа зориултын хөтөлгөө хошуувч хэрэглэх, амьтны гаргасан ялгцыг шууд цэвэрлэх зэрэг соёлтой харилцааны хэм хэмжээнүүдийг биелүүлэх ёстой. Хэрэв асран хамгаалагч хариуцлага алдаж амьтанд нь бусдад хохирол учруулбал хуулийн 41-р зүйлээр учирсан хохирлыг бүрэн хариуцахаас гадна зөрчлийн болон эрүүгийн хуулиар хатуу ял шийдвэрлэхээр заажээ. Хуулийн өөр нэг гол баг нь нэгдсэн бүртгэлийн тогтолцоо юм. Нохой мөр тэжээж буй иргэн бүр амьтнаа төрснөөс нь хойш 50 хоногийн дотор эсвэл шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор заавал бүртгүүлж бичил чипс суулгуулах хэрэгтэй. Энэхүү бүртгэлд нь зөвхөн хяналт биш, харин амьтанд төөрөх, хулгай далдагдах үед эзнийг нь түргэн тогтоох, амьтнаа зориуд дээр хаясан хариуцлахгүй эздэд хариуцлага тооцох бодит механизм юм. Бүртгэлтэй болсноор жил бүрийн галзуугийн вакцин, улирал тутам хийгдэх туулга зэрэг нь хяналттай болж нийтийн эрүүл мэндэд учрах эрсдэл эрс буурах юм. Хуулиар нохой мөрийн үржлийг хязгаарлах мэс ажилбарыг заавал хэлэхээр тусгасан бөгөөд энэ нь зөвхөн уугуул Монгол нохойд хамаарахгүй байхаа
хамгаалахаар заажээ. Эзэнгүй амьтдын асуудал манай нийгмийн шүдний өвчин байсаар ирсэн. Тэгвэл энэ хуулиар эзэнгүй амьтдыг буудаж устгах хэрцгий аргаас татгалзаж олон улсын жишг болох, барих, ариутгах, вакцинжуулах, буцаах аргачлалыг нэн тэргуунд баримтлахаар хуулийн 25 дахь зүйлээр хуульчилсан байна. Энэ бол эзэнгүй амьтдын тоог хүмүүнлэгээр шинжлэх ухаанчаар бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. Хэрвээ иргэн алдагдсан амьтад болсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эзнийг нь хайх үүрэгтэй бөгөөд амьтныг тэжээсэн хугацааны зардлаа эзнээс нь шаардах хэрэгтэй. Харин амьтны алдсан эзэн 48 цагийн дотор мэдэгдэх үүрэг хүлээдэг. Нохой мөр үржүүлэх болон түр байршуулах үйл ажиллагааг маш нарийн стандарттай болгосон байдаг. Хуулийн 19-р зүйл зааснаар үржүүлгийн үйл ажиллагааг зөвхөн ашигын төлөө хуулийн этгээд 3 жилийн хугацаантай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Мөн амьтныг жилд нэг л удаа үржүүлэх, сургууль цэцэрлэгээс 200 м-ээс багагүй зайд байрлах зэрэг хатуу шаардлагуудыг тавьсан байна. Харин түр байрлуул асрамжих газар нь хуулийн 21 дугаар зүйлээр ашигын төлөө бус хуулийн этгээд байх бөгөөд төөрсөн эзэн эсвэл эзэнгүй амьтдыг шинэ эзэнтэй болтол нь харж хандах зорилготой ажиллана. Амьтны эсрэг хүчирхийлэл, тамлан зовоох үйлдэлд оногдуулах ялын бодлого эрс чангарсан байна. Хуулийн 15 болон 38 дугаар зүйлд амьтныг зодох, зориуд дарга гэмтэх, туршлагад оруулах, ашиг олох зорилгоор түүхий идэгэнд боловсруулах худалдахыг хатуу оргисон. Хэрэв иргэн амьтны эсрэг хүчирхийлэл харсан бол хуулийн 39 дугаар зүйл заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь зөвхөн амьтан сонирхчдын хууль биш юм. Энэ бол хотын соёлыг дээшлүүлэх, иргэн бүр өөрийн үйлдэлд хариуцлагатай хандах, бусдын болон амьтны эрхийг хүндэтгэх тухай нийгмийн томоохон гэрээ. Бид амьд байгальтай зөв зохицон амьдарч үр хөвгтөд энэрэнгүй сэтгэл зөв хүмүүжил олоход энэхүү хууль суурь баталгаа нь болж байна. Орос улсны үнийн индекс энэ оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.2% өссөн талаар үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Шинэ Орос улсны үн жилийн дүнгээр 10.9% өссөн ч өмнөх сараас 2.8% буурсан бол хуучин Орос улсны үн 9.6% нэмэгдэж өмнөх сараас 1.4% буурсан байна. 2 дугаар сард шинэ Орос улсны 1 м2-ын дундаж үн 476 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 625 сая төгрөгт хүрчээ. Харин хуучин Орос улсны 1 м2-ын дундаж үн 5.3 сая төгрөг болж мөн Сүхбаатар дүүрэгт 622 сая төгрөг байсан байна. Байршлаар харуул Сүхбаатар дүүргийн 220 мянгад орчимд 1 м2-ын үн 946 сая төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр бол Сонгон Айрхан дүүргийн 5 шар орчимд 318 сая төгрөг байгаа нь хамгийн хямд үзүүлэлт байсан байна. Түрээсийн зах зээлд ч мөн өсөлт ажиглагдаж нэг өөрөө Орос улсны сарын дундаж түрээс 128 сая төгрөг, 2 өрөө байр 185 сая, 3 өрөө байр 301 сая төгрөгт хүрчээ. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим аймаг бодлогын зөвлөмжийг туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлогыг Дархан уул аймаг болон Өвөр хангай аймагт туршиж байна. Энэ хүрээнд мэдээллийн системийн уялдааг сайжруулж, иргэн аж ахуй нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын мэдээллийн солилцоог цахим хэлбэрт шилжүүлэх юм байна. Ингэснээр төрийн үйлчлэгийг иргэд илүү хэлбэр авах, мөн гарах үйл явцад цахимаар оролцох боломжийг нэмэгдүүлэхээр зорж байна. Мөн Цахим аймаг Ухаалаг хот зөвлөмжийг хэрэгжүүлэхийг аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга нарт даалгаж, цахим шилжилтийн явцыг үнэлэх индекс, аргачлал боловсруулах чиглэл өгсөн талаар засгийн газрын хяналт хэрэгжилтийн газрын зүгээс мэдээлжээ. Монгол улсын нүүрсний экспорт энэ оны эхний 2 сард өссөн талаар эдийн засаг хөгжлийн яам мэдээллээ. 1-р сард 10 сая тонн нүүрс экспортлсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73% нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортлсон байна. Харин 2-р сард 6.4 сая тонн нүүрс экспортлсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11% өссөн дүн гарчээ. Монгол болон бүгд найрамдах хятад ард улсын цагаан сарын амралтын өдрүүд давхцсан сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлс экспортын хэмжээнд тодорхой нөлөөлсөн байна. 3 дугаар сарын 10-ны байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортлсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тонноос 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортлжээ. Инхвэр тэргүүтээ эдийн засгийн бодлого хариуцсан албан тушаалтнууд ойрох дурнуудын бүс нутагт үүсэж буй мөргөлдөөний Монгол улсад үзүүлэх боломжит эрсдлийн талаар засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгад газрын тус шатхууны дэлхийн зах зээлийн үн өсөх, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн их усрын зардал өсөх зэрэг эрсдлүүдийг онцолсон байна. Мөн бүс нутгийн тогтворгүй байдал нь олон улсын худалдаа, тээвэр, логистикт тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүйг дурджээ. Үүсэдгүй нөхцөл байдалтай холбогдуулан засгийн газрын чиглэлийн дагуу Мят компани тусгай нислэг зохио байгуулж гадаадад байсан 91 монгол иргэнийг эх хоронд нь авчирсан байна. Нислэгийг 23 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгсэн гэж мэдээлжээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээнд анхаарлаа хандуулна.
Арам төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олгосон мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайн удахгүй дуусах талаар лав гарагт ахин мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ Epic Fury эмэх энэхүү цэргийн ажиллагааны хүрээнд устгахаар төлөвлөсөн байнууд бараг дууссан. За багахан хэсэг үлдсэнийг гүйцэх дутуу байгаа. Тиймээс хүссэн үедээ энэ дайныг дуусгах боломжтой хэмээн Axios мэдээллийн сайд төгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. За өмнө нь тэрээр даваа гарагт дайн дуусгах хугацаа тун ойрхон болсныг мөн мэдэгдэж байсан юм. Трампыг ийхүү удаа дараа дайнаа дуусгах тухай мэдэгдэхэд хүргэж байгаа хүчин зүйлсийн тоонд дотооддоо Ираны эсрэг дайныг шүүмжлэх явдал ихссэн. За дэлхийн эдийн засаг гүн хямралд унах айдас нэмэгдэж байгаа. За шатхууны түлшний үн өсөх нь иргэдийн халаас нь шууд мэдрэгдэхээс гадна эх 11-р сард явагдах завсрын сонгуулиар бүгд найрамдах нам конгресс дахь хяналтаа алдаж болзошгүй байгаа зэрэг хүчин зүйлсийг ажиглагч нар дурдж байна. Харин Ираны эсрэг дайнд оролцож байгаа Америк нэгдсэн улсын холбоотон Израиль улсын батлан хамгааллын сайд Израиль Кац мөн өдөр хийсэн мэдээлэлтэй энэхүү цэргийн ажиллагаанд хугацааны хязгаар гэж байхгүй учраас бүх зорилгоо биелүүлэх хүртэл үргэлжлүүлэх болно хэмээн Трампын мэдээллээс өөр байр суурийг илэрхийллээ. Хариуд нь Ираны хувьсгал гвардийн ерөнхий командлагчийн зөвлөх Али Фадави төв телевизээр хийсэн мэдээлэлтэй Америк нэгдсэн улс Израиль улсууд Америкийн болон дэлхийн эдийн засгийг бүхэлдэн сүрүүлж цэрэг зэвсгийн бүх чадвараа доройтуулах хэмжээний урт удаан дайнд татагдан орж болзошгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэд дэлхийн ард иргэдэд хандан удахгүй шатхууны үн ханш $200 түрэхэд бэлдэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан байна. За энэ хүрээнд Ираны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн 20% дамжин өнгөрдөг Ормосын хоолойг хаахаар сүрдүүлсээр байгаа. Өчигдөр хувьсгал гвардийн төлөөлөгч тус хоолоогоор зорчиж байсан Либерийн далбаатай хөлөг онгоц Тайландын томоохон тээвэрлэгч хөлөг онгоцод цохилт өгснөө мэдээлсэн байна. Америк нэгдсэн улсад сүүлийн 50 жилд анх удаага газрын тос боловсруулах үйлдвэр шинээр барина гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хуудасанда мэдээлсэн байна. За шинэ үйлдвэрийг Техас мужийн Браунсвилл хотод байгуулахар төлөвлөсөн бөгөөд энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор $300 тэрбум төрөх төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү төслийг America First Refining компани энэтигийн эрчим хүчний томоохон корпорац болох Reliance Industries-тай хамтран хэрэгжүүлнэ. За төсөл хэрэгжсэн тохиолдолд Америк нэгдсэн улсын эрчим хүчний салбарын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл болох юм байна. Газрын тосны шинэ үйлдвэрийг дэлхийн эрчим хүчний салбарт Америк нэгдсэн улсын давамгааллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд дэлхийн эрчим хүчний хүрээнд барихаар төлөвлөсөн бөгөөд дотоодын шатхууны хэрэгцээг бүрэн хангах мөн экспортын боломжийг өргөжүүлэх зорилготой гэж мэдэгдээд байна. Трампын хэлснээр уг төслийг хэрэгжүүлснээр өндөр цалинтай мянган ажлын байр шинээр бий болж тус улсын аж үйлдвэрийн салбарын суурийг улам бэхжүүлэх чухал ач холбогдолтой гэжээ. Дараагийн мэдээ хүргэе. Умар Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охины хамт саяхан зэвсэглэлд шинээр нэвтрүүлсэн байлдааны хөлөг онгоцноос стратегийн далавчид буужинг харвах туршилтыг удирдан хянан явуулсан байна. За мөн тэрээр дотоодын зэвсгийн үйлдвэрт зочилсон талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Өнгөрсөн сард тус улсын эрх баригч намын цэргийн төв комисс шинэ гарбууны загварыг баталсны дараа үйлдвэрлэл эхлээд байгаа бөгөөд Ким Жон Ун уг шин зэвсэгтэй танилцахаар охин Жуэгийн хамт үйлдвэрт зочилж буудлагын сургалтад оролцсон байна. Тэрээр шир гарбууны гүйцэтгэл, хурд ашиглалтын давуу талын талаар мэргэжлүүдээс мэдээлэл сонсч үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Мөн түүнийг эх сард намынхаа цэргийн төв комиссийн өргөдсөн хуралдааныг зохион байгуулж зэрэг зэвсгийн үйлдвэрлэлүүдийн шинжилэл, гол 3 үйлдвэрийг шинжлэх төсвийг хянахаар болсныг мэдээлсэн байна. Харин түүний дүү болох Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны сайд Ким Yo Jong Америк нэгдсэн улс өмнөд Солонгосын хамтарсан өмнөд Солонгос улсад зохион байгуулагдж байгаа Freedom Shield цэргийн сургалтын талаар мэдээлэл хийж хөдөө хадгалагын шинжтэй тус сургуульд нь бус нутгийн доктортой байдлыг уламд ордуулах болно хэмээн мэдэгджээ. Америк нэгдсэн улсын Boeing компани Израиль улсад агаараас харавдаг жижиг диаметртэй 5000 орчим ухаалаг дэвсрэх бөмбөг буюу пуужинг нийлүүлэх $289 сая гэрээ байгуулсан байна. За тус компани үйлдвэрлэдэг small diameter bomb хэмээх жижиг хэмжээтэй уг пуужин нь залуурт пуужин бөгөөд сөнөөгч онгоцноос 64 гаруй км-ийн зайд байгаа байг өндөр наривчлалтай онох чадвартай гэнэ. Энэхүү хэлцэл нь Америк нэгдсэн улс Израилийн хамтарсан Ираны эсрэг чиглэсэн одоо үргэлжилж байгаа цэргийн ажиллагаатай огт холбоогүй ба пуужингуудыг 36 сарын дараагаас нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн тухай ойрын их сурвалжийг иш татан Америкийн хэвлэлүүд мэдээлсэн бол Boeing компани зүгээс
тайлбар өгөхөөс татгалзсан байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа татсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.